Дэрэгдүр нь өнгөрөх хүнд үл залгах бууз, хуушуур, бишги. Ангад цангасан нэгэнд ганц шил ус. Амттад нь нэгсэн жаалыг аргадах, аав ээжийн авч өгөх, ширхгийн амттан. Даарсан нэгэнд ороод дулаацах, даварсан нэг нь нэгнээ зодоход хорогдох байр болдог. Энэ жижигхэн газрыг түүцгэн. Орлого өндөртэй нэгэнд жижигхэн бохир байж боломгүй газар. Гэхдээ хин нэгний хувьд энэ бол амьдралынханд бүх хил орлого, ажлын байр нь, амьдрал, үр хүүхдээ хүний дайнд хүргэх итгэл найдвар нь. Харин өнөөдөр тэр итгэл найдвар амиа тэгээд урагшлах боломж болсон жижигхэн түүцнүүд байхгүй. Оронд нь скутер, мопед, дугуйн зогсоол, бас дулаан зогсоол нартэй 200 сая төгрөгийн үн бүхий төрийн шахаасны дахин нэг бизнес. Шүн дөлөөр хууль зөрчин хүч хэрэглэж шүүхийн шийдвэргүйгээр иргэнийхээ эсрэг үйлдэж буй хүчирхийлэл. Энэ бол эрх мэдэл, дарангуйллын ил тод илрэл. Энэ бол ардчлал нэрийнд орох анаарах дарангуйлал. Хуулиар хамгаалагдсан хувийн өмч рүү шүн дөлөөр түрэмгийлэн дайрсан энэ ажиллагаа ямар ч шүүхийн шийдвэргүй, ямар ч тайлбаргүйгээр хүчирхийлэлд ор болсон. Тэдэнд хугацаа өгөөгүй, хариу өгөх, юмаа эмхлэх, бас эрхээ асууж гомдол мэдүүлэх эрхийг нь ч хуулийн хүрээнд итлүүлсэнгүй. Энэ бол тэднийг хүн биш гэж үзэн, мэдлэггүй, мэдээлэлгүй гэж доромжлон хэд бартсан төрийн дээрэнгүй дарлал. Үүний цаана газрын намаа, тендерийн шахааны бизнес байгаа учраас түц эрхлэгчдийг золиослож буй хэрэг. Хүч хэрэглэн шинжилэл нэрийдлэр эрх мэдэлтнүүдийн зөөлөн санал гой басаад бүхий төсөл. Тендерийн төлөө энгийн иргэдээ нэгнээр нь үзэн ядуулж, хооронд нь хагаралтуулсан бодит нөхцөл. Түц эрхлэгч бол хүн биш гэх хандлагыг нийгэмд баттай суулган үзэн ядуулж буй. Үүний ард олигарх компаниудын сүлжээний бизнесийг дэмжих асар том сонирхол нуугдсан байх магадлалтай. Өнөөдөр түзээ алдсан хүмүүс маргааш ажилгүйчдын тог нэмэгдүүлж ядуурл руу уруудна. Энэ усад хууль үйлчилдэггүй. Энэ ард түмэнд туу хоолойгоо илэрхийлэх, эрхээ хамгаалах боломж бий юу? Танд ийм дарамт, ийм дарлал, ийм хүчирхийлэл ирвэл та яах вэ? 1991 оноос эхлээд Багшийн дээдийн урд талд ил задгаа номын худалдаа эрхэлдэг байсан. Тэр цагаасаа эхлээд би 2007 онд хүртэл би дандаа гадна хүмүүсийг ингээд нэгтгэхэд журмаар бид нар ингээд гадна номын худалдаа эрхэлдэг байсан. Ингэж эрхэлж байгаад бид нар би нэг сквотер дүүргийн зас даргын захирамжаар номын худалдааны төвийг өөрөө барьж байгуулсан өөрийн хөрөнгөөр. Тэгээ энэ мань ингээд нэг 5 жил 6 жил хэрээтэй болоод ирсэн чинь нийслэлийн зас даргын хөрөнгөөр гээд Батүйл даргаыг байхад миний бизнесийг гэр бүлийн бизнесийг мэн ингээд булааж авсан. Одоо өнөөдөр би бол тэгэд би булаалгачаад би ширнээс хойш одоо яг үндсэндээ 10 жил болсон байна. Бизнесээ булаалгаснаас хойш энэ бизнесийг булаалгаснаас хойш 10 жил болохтой би зүгээр байгаагүй бас хүний амьдрал дээшээ байдаг байсан бол би бүхэл бүтэн номын худалдааны төвөө булаалгасныхаа дараа нэг түүц тавьж одоо ажилласан. Энэ түүцэндээ бол би номын худалдаа хийгээд ажиллаж байгаад ер нь ном бол хайцсангуй ер нь улиралын чанартай байдаг. Тийм болохоор би энэ хурдан эргэлтэйг бодож би хүнс бас давхар оруулсан. Ингээд үндсэндээ нэг түүцэн дотор 2 айл орлогоороо цалинжиж ажилладаг байсан, амьдарлагч байсан. Нэг нь бол миний охин байсан, тэр мань болохоор ам бүл тавуулаа, би бол ам бүл дөрвөлээ. Ингээд бид хоёр одоо үндсэндээ 9 ам бүлийг тэгжээдэг ийм түүц байлаа. Энэ түүцийг тавьснаасаа би хоош би бол 2 удаа одоо тавьсан цагаас хойш 1 удаа би хотын үзмжинд тааруулж хамгийн сүүлийн гарсан смартын цагаан түүц гэсэн түүцийн загвараар би түүцээ янзалсан. Ингэж янзлахад би зүгээр яг өөрийнхөө хөрөнгөөр түүц тавьсан учраас өөрийнхөө хөрөнгөөр л би хотын үзмжинд тааруулсан. Миний түүц бол хаач гологдохгүй, ямар ч хүн оржсэн танах ястаа үнэхээр гоё түүц юм а гэдэг. Би бол аль болох дотроо болоод цэвэрхэн байсан, ийм байсан. Би бол тэтгэврийн хүн. Би миний мэргэжил бол багш. Тэглээгээд би ер нь бол үйлчлүүлж байгаа над дээр орж үйлчлүүлдэг хүмүүс бол ер нь ам сайтай байдаг. Ер нь аль болох одоо юм CEO нөгөө супермаркет интерес бидний юм бол арай хямдхан хурдан эргэлттэй хугацаа мөхцөд дуусна гэсэн ойлголт бол биднэрт байхгүй. Бид нар яагаад гэвэл нөгөө бага мөнгөн дээр эргэдэг учраас хамгийн дээд нь 3 сая төгрөн дээр л эргэж байгаа. Тэгээ 3 сая төгрөн дээр эргэдэг улсууд чинь 7 хоногт 1-2 удаа бараа татдаг учраас биднэрт бол хугацаа дуусах гэдэг ойлголт бол байхгүй. Хэрвээ маш ихээр татдаг тийм чадaltaй байсан бол бид нар ийм түүц ажиллахгүй шүү дээ. Тэр зах дээр үнэхээр захын лангуу өгсөн бол тэр зах дээр ч очиад ажиллана шүү дээ. Бид нар
50 саяас дээш мөнгөтэй болвол бид нар ч нэг 2-3 сая төгрөг дээдлэн ажилдаг учраас бид нар энийг болвол бидний бизнесийг тэр зах дээр лангуу өглөө л гэж байна. Үгүй ахгүй бид нар очиж үзсэн. Тэгээд тэр зах дээр чи ажиллаж байгаа хүмүүс чинь 50 саяас дээш хөрөнгөтэй мөнгөтэй зээл авч чаддаг. Тийм хүмүүс чинь бид нарт юмаа бөнддөг улсууд чинь л авж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар 2-3 сая төгрөгөөр авсан бараагаа бид нар тэр захын хаана зарах юм? Бид нар хэн ч авахгүй шүү дээ. Тэгээд ямар сайндаа би тэгжсэн. Ер нь энэ бол худлаа юм байна. Бид нар ер нь хөлөг төөрүүлж байгаа юм шиг болж байгаа юм байна. Ер нь тэгтээ бол би Нямбатар даргаыг бол боддог ер нь өөрөө бас хуулийн мэргэжилтэй бас багш хийжсэн тийм хүн. Тэгээ яагаад ийм эр хүний уужим сэтгэлээр энэ 1000 гаруй түүцийг хомроглон авч явахдаа яагаад өмнө нь судалгаа хийгээгүй юм бол яагаад энийг үнэхээр одоо өөрөө ажилуулад амьдралаа аваад явж байгаа хүн гişнэн байгаа энд чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэд байгаа юм энэ хүмүүсийн нэмийг ингэчүүл энд ард нь байгаа улсууд яаж амьдрах вэ гэдэг ийм судалгааг бол ерөөсөө аваагүй гэж би боддог байхгүй юу. Тэгэхээр энд бол маш их хүний эрх зөрчигдсөн. Эд хөрөнгө сэтгэл санаа тэгэл би Махмудараа маш их хохирсон байдгийг. Тэгээ би одоо 2 сар гарна одоо бараг 3 сар болох ч шүү дээ. 4 сарын 10-наас хойш гэхэр чинь тэгээ ийм хугацаанд одоо бид нар өсгөлэн хүртэл би зарлж үзлээ. Ер нь бол энэ тэмцлийн хурц хэлбэрт хүртэл бид нар орж ирсэн. Тэгээ одоо ингээ хүний эрх мэрхээр ингээ явахаар чинь бид нар бол хуулиа мэдгүйгээр л хүмүүс дарлуулд юм байна. Тэгээд хуулиа үнэхээр одоо төр захиргааны байгууллага маань хуулиа мэддэм болов уу гэд бид нар бас одоо энэ 2 сар хугацаанд хууль судалж штэ. Боломжоор судлаад ингээд тэгээ хуулиа очиод ярихаар бид нар дээр одоо ирээд ингээд ажилт хийх гэж байгаа газрын албаны залуучууд газрынхаа хуулийг мэддгүй юм байна, захиргааныхаа хуулиа мэддгүй юм байна, ёс зүйгээ мэддгүй юм байна. Үнэхээр нэрээ бас ийм хүмүүсийг төрийн албанд авч ажиллуулад орж байгаа хүмүүс нь ингэж ажиллаж байгаа гэдэг чинь харамсалтай юм шиг санагдсан. За намайг Отхон Жаргал гэдэг. Би одоо түүц эрдэнэ үйл ажиллагаа эрхлээд 17 оноос хойш эрхэлсэн. Тэгээд биднийг одоо 2025 оны 4 сарын 10-нд бүр нийтээр нь хомроглож ачсан. Биднэрт оройн 5 цагт мэдэгдэх хуудас өгөөд шөнө нь 10 цагт ачсан. За тэгээд ингээд бид нарыг тухайн үедээ бид нар захирамж танилцуулаагүй мэдэгдэх хуудас өгөөл нэр ус хаяг он саргуу тийм мэдэгдэх хуудас түүцэн дээр наацсан байсан. Тэгэл орой хаагаа явсан чи ачаад аваа явцсан. За ингээд бид нар одоо ингээд 2-3 сар тэмцэж байна. За ингээд явсан чи Нямбатар дарга ингээд худлаа ярьж байгаа байхгүй юу? Бид нар ажлын байр санал болгосон, лангуу санал болгосон. Одоо GS25-ийн Францис эрхийг санал болгож гин гэж юм. Бид нар бүгдийн судал үзсэн. Би одоо тэр GS25-ийн тэр Францис эрх гэдэг байгаа юмныхын тэр хуралд судалгаанд нь очиж сууж үзсэн. Тэгсэн чинь та нарт бол олдохгүй. Нэг л бид нар тийм Нямбатар дарагтай болон дүүргүүдэд тийм юм яриаггүй. Нэг л өглөө унтаал босоод ирсэн чинь тийм Францис эрх бид нар ингэж түүснийхэнд өгөх гэж байгаа гэсэн тийм яриа гарцсан байсан. Тэгээ бид нар дүүрэг болон нийслэлөө залгаж хэлсэн. Тийм юм байхгүй гэдгийг. Ингээд за тэгвэл одоо байхгүй бол бид нар ингээд энийг чинь ингээд авч болох гэсэн та нарт бол өгөхгүй түүснийхэнд яагаад гэвэл нөгөө бэлэн мөнгөний эргэлтгүй бид нар ч нөө бараагаа зээлж авдаг хүмүүс чинь тэр олон сая төгрөгийн эргэлтгүй хүмүүст бол өгөхгүй хөрөнгөгүй хүнд өгөхгүй тэгээ дээрэс нь нийгмийн даатгал төлдгөө бол өгөхгүй гэж ингэж хэлж ийлээ тий ингээд айгүй худлаа яриад байгаа байхгүй Нямбатар дарга тэрэн дээр нь л айгүй харамсаж байна айгүй гомдолтой байна. За 1992 оноос хойш худлаа хэрэглэгчтэй түүц гэдэг тийм ээ нэршлэрийг одоо худалдааны салбар нэгэн үйлчлэгээ бий болж эхэлсэн. За түүц маань өнөөдрийн байдлаар бодлоо ерөөсөө 2025 он 33 жилийн үрийг үлдсэн байна. За түүцэг одоо ерөөсөө өвгөө өнгөрөөсөн гэж ярьж байгаа. Гэт бид бол өвгөө өнгөрөөгөө харин түүцэн шинжлэх буюу тийм ээ иргэдэд үйлчлэх юмнуудаа ингээ шинжлэх цаг үеийн байдлаар шинжлэх явьжсан. Гэхдээ шинжлэх үеийн маань 1992 оноос хойш төмөр түүц байсараад 2016 онд Улаанбаатар хотын захирч Батуулт гэдэг хүн байсан. Тухайд Кик буюу Батуулт гэж хоёр компани түүцнүүдийг гаргаж ирээд ийм түүцтэй болгоно гэж бүгдийг нь улсаас шахаж ирсэн. Тухайн үед энэ түүцмэн 4 саяас тухайн үеийн ханшаар 12 сая хүртэлтэй ингэж борлогдоод иргэдийн гардаар доктортой ажлын байр гэдэг бий болсон. За ийм байгаад ингээ үйл ажиллагаагаа доктортой үйл ажиллагаа явуулж л 2018 онд. За энэ Кингийн түүц бол ерөөсөө стандарт нийцэхгүй гээд нөгөө 0-той дотроо 0-той ийм түүцсэн стандарт нийцэхгүй гээд 2018 онд Улаанбаатар хотын захирагч Гант Төмөр маань смарт энэ түүцийг өөрчлөө смарт түүц гэдэг ийм загварын шинэ түүц гаргаж ирсэн. За ингээ энийг иргэдэд 9.6 саяас өнөөдрийн ханшаа 30 сая хүртэл төрийн албан агчид өөрсдөө аваад зарсан. Ингээ доктортой ажлын байр гээд ингээ өнөөдрийн үйл ажиллагаа явуулжсан.
За эцэн сүлд нь 2025-23 оноос хойш ерөөсөө гинт дулаан зогсоол гэдэг ийм түүцээ 200 саяар улс үнэлгээ гаргаад ирсэн. За энэ мань одоогийн энэ шиг ерөөсөө нөгөө 0-гүй түүц гэдэг адилхан 0-гүй дулаан зогсоол нь хэвээрээ байж байгаа. За бид төрөөс юу нэхэд байгаа юм? За бид өнөөдөр төрөөс стандартыг нэгсэн. Өдөрл стандарт 2016 оноос хойш стандартыг гаргаж өгөөгүй. За бид нүр стандартыг өөрсдөө бий болгосон. Ийм болгоод өгөөе. Та нар стандартыг батлаад өг. Юу зарах вэ? Бүх юмыг та нар гаргаад өг. Бид нар эрхээ хэлгч аваад үүргээ хэрэгжүүлээ. За нэгт бид нөө цэвэрлэгээ үйлчлэгээ хариуцсан. За эргэн тойронгүй камерч гэмтэргээс урчлах зэрэглэлд камержуулдаг хариуцсан. За нөгөө татвар тийм ээ бүх юмаа бид хариуцаа өнгө явъя гэдэг. Гэтэл төр нь болохоор ерөөсө болохгүй бүтггүй л гэдэг. За өнөөдөр бид нар ерөөсө ингээд хамгийн сүүлдээ бид нар өөрсдөө боддоор бий болж хийж үзүүлсэн. Энэ түүцнүүдийг өөрчлөөд ийм болгож гисэн. За 119 буултаар ийм байж тавьж үзлээ. Энэ 120 буултаар ингээд бид ингээд байршуулад ингээд үзсэн. Үнэхээр иргэдэд бол үнэхээр цэвэр гадна батангүй үзэм сайтай цэвэрхэн тоглог ийм байна. Наач бол уг болж штэ гэд ингээд иргэдэд ингээд байгаа. За дулаан зогсоол гэдэг нэрийдлээр ярьж байгаа. Дулаан зогсоол манайх эх орондоо үйлдвэрсэн. Яг Монгол одоо компаниудад дэмжээ юм дулаан зогсоолуудыг ингээд хийгээ явж байна. За гэтэл нэг талаа үйлчлэгээний хоёр талаа ингээд үйлчлэгээний цэгтээ дунд нь дулаан зогсоол нөгөө халуун үтэн тийм ээ дулаан контейнер өглөөдөг иймэрхүү юмнууд ингээд стандарт ингээд гаргаад ирэнгүүт бас л болохгүй гэдэг. Монгол хүн эх орондоо ажиллаж хөлбөмбөлийн худалдааны салбарт ажиллаж бүх юм нь хориод байдаг. Ерөөсөө л ийм л байдаг. За түүцэнд хортой бараа бүтээгдэхүүн зардаг гэж ярьж байна. Гэтэл өнөөдөр Монгол улсын импортер гайлаар ороод ирсэн 20 төрлийн ороод ирсэн бараа бүтээгдэхүүн дэлгүүрт адилхан зарагчин хүнс зах барааны бүх газар яг түүцэн ч гэсэн адилхан. Түүцэн зарахаар л хортой болчихдог. Бусад газар зарахаар хоргүй болчихдог. Ингэж ялгарлан гадуурхаж болохгүй. Эцэг сүлд нь 2025 оны 2 сарын 14-нд Улаанбаатар хотын захирал Нямбатар А237 гэдэг захирамж гаргасан юм байна. За энэ захирамжийг өнөөдөр түүц хэрэглэж байгаа улсууд танилцуулаагүй албан ёсоор гардууд танилцуулаагүй байж байгаа гинт 4 сарын 3-ны өдрөөс эхлээд хүч төрөн ингэж цагдаагийн хүчээр гинт хэрэгтэн барьж байгаа юм шиг ингээ амар бүсэлж хагаад ингээл ерөөсө албатай ингэж атсан. Ачхтай хүний өмчийг ингэж эвдэн сүйтгэж, хорлон сүйтгэж атж байгаа. Ууг нь энэ дээр чи захиргааны акт гараад тэрний чи протокол хөтлөөд ингээ тийм ээ бүгдийг ийм юм өмчийг хураачна гэж ингэж хураадаг байлчаа ингээ цагдаагийн хүчээр ингэж тойруулж хагаад эвдэн сүйтгэж, хорлон сүйтгэмээр хүний өмчийг хурааж байгаа. Энэ бол зүгээр дарангуул бий болсон. За эцэн сүлд нь нөө төргөн үйлчлэгийн цэгүүдээ бид нар буцаага ачуулсан журмын ашаас очиод авъя гэхээр ийм юм хүлээлгэж өгч байгаа юм. Энийг түүц гэж нэрлэж байгаа юм. Эвдлээд сүйдгсэн хідэн хашааны одоо банд шиг юмыг авчиад энэ таны түүцээ гэж байгаа. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Энийг чихэн хохирлыг барагдуулахыг ихээр бид мэдгүй л гэж байгаа. Ингэж иргэдийг хохироож байгаа. За ерөн бол Улаанбаатар хотын захирамч Нямбатрын гаргасан А237 гэдэг энэ дарангуулсан захирамч маань өөрөө нэгт түүц хэрэглээ 1700 төргөн үйлчлэгийн цэгт маань нэгт хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 540 гаруй түүц гэдэг. За үлдсэн дугуй засвар, стресс бүүц, нөгөө ойдол тийм ээ одоо ойр зүрийн ойдол гэж гутал засвар гэсэн ингээд энэ нэршлүүд маань 74 аж ахуйн нэгжээ 25 үйл ажиллагааны нэршил нь ороод нийтдээ 1400 түүц ороо явчихж байгаа. Эднүү бүгд ингээ хомролтой ачуулсан. За энэ усууд ачуулахдаа энэ захирамжийг нэг иргэнт танилцуулаагүй гардуулж өгөөгүй. За захирамчтай гомдол гаргая гэсэн боловч гомдол гарах эрхийг олгоогүй. Хуулийн мушин гуур тайлбарсан. Та гомдол гарах эрхгүй гэсэн. За өнөөдөр бид 2025 оны 7 сарын 1-нд яагаад энэ хамгийн овоо зарсан бэ? За 1937 онд тийм ээ 1000 гаруй ламыг зүгээр л хилмигдүүлээд цаацсан. Шууд буудан хороолсон. Энд дэдэ 7 тогоод. Тэрэндээ адилхан өнөөдөр 2025 онд хүний буудан хороох биш эдийн засгийн хилмигдүүлэлээр хороодог болчиход. Биднээс өнөөдөр эдийн засгийн хилмигдүүлэлт хийж байгаа байхгүй. Гэмт хэрэгтэн мэтээр харилцсан. Өнөөдөр энэ хулдааны салбарт ажиллаж байгаа 80 гаруй эмэгтэйчүүд, эхчүүд, ээжүүд байдаг. Гэтэл энэ ээжүүдийг түр бол өнөхөрөө амар харагдсан. Жирэмсэн ихий зулбуулсан. Сая энэ 4 сараас хойш маш олон түүц хэрэглэгч хохирсон. 2 их зулбсан. Нэг их одоо өнөөдрийн яг бас зулбахны үгүйсэд эмнэлэгт байж байгаа. За маш олон иргэн хохирсон. Эрүүл мэндээр цагдаа гавлуулсан. Нөгөө цахилгаан бороогдуулсан. Баримтлагдсан, хоригдсон маш олон үйлдэл та. Гэтэл энэ түүц хэрэглэг бид хохироод байна. Бид
ингээд байна гэд гомдол гаргахаар цагдаагийн байгууллага түүцэн эрхлэгчтэй холбоотой нэг ширхэг гомдлыг өргөдлийг битээ аваарай гэдэг үүрэг даалгаврыг өгсөн байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Бид ачсан нийгэмд байгаа байхгүй. Биднээс хитрхи ялгуулан гадуурхач. Түүцэн эрхлэгч хүн муу юм уу? Бид өнөөдөр Монгол улсын иргэд гэтэл төрийн албаагч биднээсийг та нар эх орондоо биш та нар гадаад руугаа явж ажиллаж хөдөлмөрлөж гэж. Үгүй бид нар эх орондоо хүний ясаар ажиллатай. Бидэнд ганцхан төрөөс юу гоогаад гэхээр стандартыг гаргаад өгч. Нэг болтоор өнөөдөр бид өөрсдөө ирэх ашигаас илүү бусдын ирэх ашиг хөндлөх зүй яснаар. Тэгэхээр нэг болтоор хэрэглэгч нь байгаа юм чин хэрэглэн байх хэрэгтэй. Тэгэхээр биднээс ерөөсөө нэг болтоо 2 цагийн тавиад өгч. Тэгээд ийм стандартыг гаргаад өгч. Тэгээ бид нар татвараа төлье. Гэмтрээс урьдчилан сэргийлэх ажиллаа gie. Иргэн тойронгоо одоо цэвэрлэгээ үйлчлэгээ хариуцаатай ажиллая. Гол нь бид энэ стандартыг энэ дүрм журмыг батлаад өгч. Гэтэл юм гуугаад байгаа. Боломжгүй юм гуугаагүй. Гэтэл Нямбатар бол үнэхээр харгас шийдвэрээ гаргаж үүнийг хэрэгжүүлж байгаа 6 дүүргийн засаг дарганаар хүнлэг бус харилцсан. Хүнлэг бус харилцсныг биднээс одоо бид нар 4 сарын 25-наас хойш түүц хэрэглэгчтэй бүгдийг нэгдгээд өнөөдөр иргэдийн шударга шиг төрийн бус байгууллагын дэргэдэх түүц хэрэглэгчтэй нэгдсэн холбоо гэдгийг байгуулад хүний эрхийн конст өргөлөө өгөөд үнэхээр биднээс эрхийн ностой болж ирсэн байна гэдэг нь гаргаад ирсэн. За өнөөдөр хуульчдаас бид маш олон хуульчтай хүсэлт илгээсэн. Яагаад гэвэл биднээс эрх зүйн орчинд ордоод байна. Бидний хууль зүйн зөвлөгөөгөө биднээс эрхийг хамгаалаад өгөөж гэхэд өнөөдөр өмгөөлөгч гэсэн нэртэй улсууд биднээсээ бүгд цайгаа барьсан. Ямар үндслэг. Бид нар төр засагтаа бид нар заргалгыг хүсэхгүй байна. Үгүй энд хүний эрх орчинд нэхэд хинч дуураагүй. Гэтэл өнөөдөр Хатуудрын Батяалт Монголын иргэдийн шударга шиг төрийн бус байгууллагын тэргүүн Хатуудрын Батяалт гэдэг хүн өнөөдөр таануусын эрх зүйн орчин чинь үнэхээр хөгжсөн байна. Өнөөдөр таануусыг хамгаалах хүн байхгүй байна. За би таануусыг хамгаалаад өгье гэж биднээс гараа тусаад авсан. Үнэхээр би баярлж байгаа. Хувьдаа энэ олон түүц хэрэглэгч гэсэн маш их баярлж байгаа. Тэр утгаараа бид нар одоо энэ үнээрээ эрх зүйн орчноо хамгаалуулад ингээд эрхийн хандлага ингээд тэмцээд дуу болгоо ингээд үргэлж байж байна. Тэг би 2015 оноос төргөн үйлчлэгээ нэцгийг эрхлээд ажиллаж амьдраад явж ирсэн. Энэ төргөн үйлчлэгээ нэцгийг 2015 онд Улаанбаатар хотын дарга Батүлийн захирамжиндаар КИК гэдэг компани үйлдвэрлэн гаргаж байхад КИК компанитай уулзаж манайх тендерт ялсан компани манайх юу Багшийн дэдийн Сонор Плаза дотор Обстой КИК гэдэг компани байсан. Тэр компани дээр гэрээ хийж өөрөөсөө 17 сая төгрөг гаргаж түүцээ хийлгэж аваад зөвшөөрөл тухайн үедээ авч ажиллаж байсан. Одоо бид нарыг зөвшөөрөлгүйгээд гэдэг надад одоо юу 15 он 16 17 оны зөвшөөрөл байдیں۔ Тэгээд тэр хугацаанаас хойш болохоор 18 онд Smart гэдэг ган төмөр даргын үед Smart гэсэн түүц гаргах болоод ахиж зөвшөөрөл сунгахааргүй болцсон. Дүүрэн нийслэлээр очиж зөвшөөрлөө сунгуулъя. Би төргөн үйлчлэгээ ажилуулдаг. Би энэ төргөн үйлчлэгээний цэгтээ ийм боломжтой дүүрэг нийслэлтэйгээ хамтармаар байна. Би цагдаа нартаа туслаад нэг гадна камер тавьсан юм а. Энийг минь бүртгээд авчаач гэхээр ердөөсөө за одоо түүцний журам гаргаж байгаа байжээ. Дээрээс зөвшөөрөл ирэхээр олгоно гэд ингээ хоош нь тавьчихдаг үе өргөдлүүд маань надад энд байдаг. Тэгээд бид нарыг ердөөс иймэрхүү шалтгаан шалтгаанаар байнгын хоош нь тавьчихдаг байсан. За одоо тэгэж ява 25 онд түүцний түүхэн үе дууссан гэж Нямбатар хотын захирагч хэлэхээр би одоо тэр Нямбатар даргаыг айгу гайхсан. Түүхэн үе гэж юу гэлтгийг бид нэр ажил амьдралаа залгуулж энэ үндсэн хуулинд олгогдсон өөрийн ажил мэргэжлээд чөлөөтэй сонгох эрхийнхаа дагуу би энэ арчсан улсад өөрөө би түүц ажиллуулахыг хүссэндээ би ажиллуулсан. Намайг дүүрэг нийслэлээс дэмжиж өгсөн бол би тэр түүцийг өшөө илүү дэлгэрүүлээ сайхан хүнд хүртээмжтэйс юугээс илүү болгох боломж надад байгаа гэж өөрийгөө хардаг. Би энэ түүцнээс 5 хүүхдээ бол хинээс дутаахгүй боловсралтай мэрэгчлээ болох гэж хичээж явж байдаг. Энэ түүцний ард нэг л их муухай тэр сошиалаар нүдүүлээд байгаа. Ямар хүн л орон гэртээ одоо пиццаа сууж авах үед тийм юм гэж байхгүй шүү дээ. Дээр үедээ ч байгаагүй. Ер нь тэр 96 онд түүц ажиллуулж хахад ч тийм юм байгаагүй. Тийм байлаар заваа юм яриад байгаа. За одоо миний гол ярих юм бол би энэ 2025 онд ажил мэргэжлээс чөлөөтэй сонгох боломжгүй эдийн засгийн хилмигдүүлэлтэнд өртөөд одоо ажлын байргуу 3 сар тэмцэж нэгдээд ингээд өөрийнхөө сайн дуран дээр би одоо хэлэхгүй бол ирээдүйд миний хүүхдийг бас л захирамжаа нууж агаад ажлаас халаад бас л бодмонд гаргах юм байна гэдэг үүдэн дээрс би энэ нүн дээр чадахгүй би түүцтэйгээ баймаар байна гэдэг үрэнд ор явж байгаа. Тэгээд энэ та нарт үзүүлэх гээд байгаа нь 37 онд миний өвөг яг энэ хилмигдүүлэлтээр юу гэрээс нь очиж аваад буудаж хороосон.
Одоо би энэний учрыг одоо хүртэл олоогүй л хэлсэн. Одоо яг эргээд 4 дахь үе дээр над дээр ирж байгаа юм байна. Ийм л амар юм болтгийм байна. Одоо энэ Монгол ардын нам чи юу хийгээд идэх юм бэ? Одоо бид нар өнөөдөр 7 сарны 1-ийг яагаад сонгож байгаа юм гэхээр 2008 онд ямар амар юм боллоо. Бас л зүгээрээс иргэн рүүгээ бууш агаагаад төрийн цагдаа босгочихсон. Одоо 2025 оны 4 сарын 10-нд түүцний эсрэг төрийн цагдааг босгоод уяа осор татуулаад хэдэн бүхнүүдийг замын гол уйлуул зогсож байгаа цаана төрийн албаа агч нар юу хаалгын хөшөжл омдож зогсоол түүцийг аваа явсан. Ийм амар хар өдрөө давтагдаад байна. Монгол ардын нам энэ төр барьж байгаа их засаг юу гэдгийг те намууд болооч ээл гэж гуймаар байна. Одоо бид нарыг эргэж хар энэ чинь биш байна. Одоо миний өвөг хилмигдүүлсэнтэй адилхан би энэ тэр үеийн хилмигдүүлэлттэй адилхан чимээгүйгээр өнгөрч чадахгүй. Би чимээгүй цаашаа явахгүй. Цаашаа тэмцэнд би хаа хурж болох тэр газараа хүртэл явна гэж юу хаа бүгдэд хандаж цааш нь үгээд амжуулах гэсэн юм аа. За бид нар болохоор яагаад энэ газрыг сонгосон бэ гэхээр энд нөгөө 1937 онд нөгөө лам нарыг хилмигдүүлжсэн. Олон зуун лам нарыг эндтэй ингээд 7 тогоо үсгэж агаад одоо буудаж алж хилмигдүүлж исэн газар ахгүй юу. Тэгээ бид нар одоо болохоор нөгөө яг энэ чинь нөгөө орчин цагийн эдийн засгийн хилмигдүүлэлт ахгүй юу. Одоо ингээд өр зээлээ те ингээд нэг түүцэн ажиллуулад өр зээлээ өөрсдөө ингээд амьдралаа те болгоод эдийн засгийн баталгаа хангаа явж исэн улсуудыг 2 сарын 14-нд нэг захирамж гаргаад тэрийг урьдчилж нөгөө мэдэгдэхгүй те шууд 4 сард нь ачаахын нэг 2-3 хоногийн өмнө ингээл ачаад аваа авчдаг. Тэнгүүт өнөөдөр үндсэн хуулийн 219 дээр тийм иргэнийхаа те нийгэм эдийн засаг хууль зүйн болон бусад талаар хангагдсан ба те. Тэгэхэд өнөөдөр хангах нь байтугай зүгээр шууд тасалж байгаа байхгүй. Энэ чинь болохоор орчин цагийн эдийн засгийн хилмигдүүлэлтэнд өртөж чинь гэсэн үг байхгүй. Тэгээ бид нар энэ газрыг сонгосон. За энэ газрыг сонгоод бид нар одоо 10 хоног бид нар 6 дүүрэгттэй төрийн 3 ундралаг гэдэг ингээл одоо байж болох албан тушаалтангуудад ингээ бүгдэнд нь урилга өгсөн. Ингээ ирээ сонирхооч те энэ улсууд ингээ хилмигдээд байна. Энэ хилмигдүүлэлтийг хэн зогсоох хэрэгтэй юм бэ? Өнөөдөр орчин цагт ийм хилмигдүүлэлт байх ёстой юм уу, байх ёсгүй мүү гэд. Тэгээ гисэн боловч өнөөдөр гүлэгч гэж тоосонгүй, хэн ч ирсэнгүй. За тэгээд танаа сайт ирж байгаад бас баяртай байна. Одоо энэ үнэхээр ингээ хилмигдсэн те ингээ ирээд бид нарыг бас ингээ сурчлаад өгж байгаад яг энийг тохиолдолд би баярлалаа гэж бас хэлмээр байна. Бид нар бас өнөөдөр яг 7 сарын 1-нд тохиолдуулж бас яг нэг юм нээлтийн гэх юм уу те нэг юм арга хэмжээ зохиож байгаа нь одоо 2008 оны те 7 сарын 1-нд юу боллоо да маш аимшигтай өдөр штэ те 7 иргэн буудуулж өгч ийсэн те олон зуун цагдаа гэмтэж бэртсэн тийм өдөр болохоор бид нар сонгож хийж байгаа юм. Ерөнхийдөө өдрөө байршлаа бид нар ингээд маш те өөрсөнтэйгөө ингээд уялдаатай өнөөдөр бол ерөнхийдөө байж болшгүй зүйл бид нар тохиолдож байгаа байхгүй. За энэ түүц эрхлэгчнэрээр тийм үү ийм хилмигдүүлэлт дуусаасай те ийм иргэдээ ингэж те нохоо шиг бүр нохооноос дор үздгийг ингээд энүүгээр зогсоосоо гэж бид нар хүсэж байна. Тэрэндээч бид нар хүрнэ. За одоо бид нар ингээд ерөнхийдөө 4 сарын 20-оос хойш ингээд тэмцээд явсан гэдэг чи одоо ингээд нэг 2 сар гарan 3 сар утлуу те дөхөж ийн одоо нэг 70-80 хоног явчихж штэ. За 70-80 хоногийн хугацаанд бид нар эхлээд ямартааж хүний эрхийн гадаа очив те. Өнөөдөр энэ түүцэрхэлж байгаа улсууд хүн юм уу, муу юм уу, биш юм уу те. За хүн гэдгээ тодорхойлчлаа. За хүний өрх зөрчсөн юм байна. Тэ Нямбатар үндсэн хууль бас зөрчсөн юм байна. Захиргааны өрх хууль зөрчиж гэдэг тодорхойлчихж байгаа. За бид нар дараа нь цагдаагийн албан агч нарт тэ хариуцлага тооцоолох гэж цагдаагийн албан агч гэхээсээ илүү цагдаагийн удирдлагуудыг хариуцлага тооцож өгөөсэй гэд бид нар хууль зүйн амьдрал очиж байгаа. Яагаад цагдаагийн удирдлага гэж байгаа юм гэхээр өнөөдөр хүний имийг тийм үү хөшөөд лондоод ороод хүний имийг ингээд те чирглээд аваа явна гэдэг чинь өөр албадлагын шинжтэй. Дээрээс нь хүний им рүү дайрч орохдоо өнөөдөр прокурорын зөвшөөрлөлтөй те хүний имийг хураахтаа хүндлэнгийн гэртээ прокурорын зөвшөөрлөлтөй те ингээд байх ёстой имийг огт тгээгүү зүгээр л дээрэмдэж байгаа байхгүй. Энэ чинь бол зүгээр л дээрэм. Тэгэхээр бид нар энийг нь тооцоолох гэж бид нар агуулж юм тандсан. Тэгсэн боловч цагдаагийн удирдлагуудад хариуцлага тооцож өгөөгүй. Буруу шийдвэртэй юмд тийм үү? Цагдаагийн алба хаагч гаргаж ийн гэж тэр удирдлагуудын л буруу штэ. Тэгэхээр зүгээр нэг 4-5 цагдаагаар тугтахтаад өнгөрөх юм шиг байна л дээ. За тэгээд бид нар явчихж байгаа. За дараа нь бид нар шүүхэд хандж байгаа. Захиргааны ерөнхий шүүхэд бид нар хандж байгаа. Энэ захирамжтэй гарахтаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа. Тэгэхээр тийм үү? 30 хоногийн өмнө мэдэгдээд те биднэрт гомдол гарах ихээр минь хангаад тийм үү? Ингэх хэвээр байсан дэр огт ингээгүй дээрээс нь төр эсвэл дээр бид нар буруутгаж байгаа байхгүй юу? Одоо энэ ингээд түрийн юу түүснүүд зөвшөөрлөлтэйсэн шүү дээ.
зөвшөөрөлтөд зараад байсан шүү дээ. Төр өөрөө зараадсан. Тэнгүүдээ одоо зөвшөөрөлгүй болгож байгаа чинь энэ төрийн буруу болохоос ш бидний буруу биш байхгүй юу? Цаашдаа ингээ стандартаа батлаад зөвшөөрөл өгөө явж лээсэн бол одоо бид нар зөвшөөрөлтэй л байгаа тий. Татвар тий юу гэдгийг тий нөтөө өгөл бид нар явж л байгаа. Тэнгүүд тэгээгүй байж одоо зөвшөөрөлгүй гэж төрийн эсвэл бид нарыг буруутгах чинь гэж үзээд бид нар шүүхт хандсан. За шүүх бид нар дээр хэрэг үүсгэсэн. За үнэхээр бас энийг чинь судлах хэрэгтэй юм байна те. Шүүхтаа хилцүүлэг хийх хэрэгтэй байна гэд хэрэг үүсгэсэн. Өнөөдөр тэр захирамжийг өгөөсгдөг хүмүүс байна. Төрийн албаагч нар хамгийн харамсалтай. За би энүүгээр үнэхээр ерөнхийлөгч намайг үзчихвэл те энэ Монгол улсад анхаарал хандуулах цаг болжээ. Шүүх засаглалд анхаарал хандуулах гэсэн байна. Тэ өнөөдөр шүүхээ өгөөсгээ зогсож идэг төрийн албаагчтай болжээ. Өнөөдөр энэ Монгол улсад хууль биш хүн засагладаг болсон байна. За энүүгээр бид нар яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр өнөөдөр зөвхөн түүц эрхлэгчл ингээд тэ тэмцээл ажлын байр гээл тэ эдийн засаг гээл ингээд яваад байгаа боловч зүгээр том зураглаар харах юм бол энэ зүгээр Монголын ард иргэд л ахгүй. Өнөөдөр бид нар зөвхөн түүцээгээд явж байгаа боловч энэ талд нь татвар гэж явж шин тэ. Энэ мэтчлэн одоо залуу хүмүүс машин хийхгүй боллоо тэ. Ингээл татвар нь 3 дахин нэмэгдчихлээ. Бүх өргөн ирлээ бараа өсчлөө. Цалин нэмэгдэхгүй байна. Тэтгэврэг нэмэгдэхгүй байна. Энэ мэтчлэн ингээд зүгээр том зургаар нь ард ирдэг хараасаа гэж бодож байгаа. Энэ бол зүгээр нэг намын дарангуулал байна. Нэг хүний дарангуулал байна. Өнөөдөр Монгол улсад хууль шүүх гэдэг юм үйлчлэгээ болсон байна. Тэгэхээр бид нар цаашдаа шүүхээ аврах хэрэгтэй тий. Энэ улсын хооронд хуулийг засаглуулдаг болох хэрэгтэй юм байна гэдэг талаас нь би одоо харж байгаа юм. Би одоо ганцхан түүц эрхлэгч гээд даахгүй. Өнөөдөр би зүгээр л түүцэндээ тий ажиллая гээл гэртээ арайл тий ингээл өрөвхтэйг ингээл бусад асуудалд нэг оролцдгоо нам тий надад хамаагүй гэл бодоод явж исэн боловч энэ бол маш буруу юм байна. Өнөөдөр бид нар гарах хэрэгтэй юм байна. Ялангуяа залуу улсууд тийм үү ирээдүгөө бодоод өрөвхтэй бодоод ирээдүйд үлдэх нийгмийн төлөө бид нар дуурах хэрэгтэй юм байна. Тэмцэх хэрэгтэй юм байна гэдгийг би ерөнхийдөө энэ нэг 70-80 хугацаанд би бол олж харсан. Энэ бол үнэн. Би бол энийг худлаа гэж хэлэхгүй. Би түүцийг 100% би өмөрөхгүй. Ийм байсан нь үнэн шүү дээ. Үнэн. Буудлын дээр тий 7-8 10-аараа байдаг байсан уу? Байдаг байсан. Энэ чинь үнэн баггүй. Тэгэхдээ энийг олон болгох үндсэн шалтгаан юу гэдгийг л харах хэрэгтэй байхгүй юу? Энэ үндсэн шалтгаан ерөөсөө төр шүү дээ. Өнөөдөр King гэл баахан түүц зарцсан тийм үү? Худалдаа давцсан улсууд Smart-гээ гаргаад ирчихэж байгаа байхгүй юу? Smart King гэд 2 ийм түүц нийлчихэж шít. Тэнгүүд тэр чинь бас олон хүмүүс худалдаа давчиж шít. Тэнгүүд тэр чинь ингээд зэрэгцээс байрших шуур аргагүй шүү дээ. Хүн худалдаа авсан эд хөнгөөр авсан мөнгө төргөөр авсан юм чинь байрш шүү дээ. Энэ чинь төрийн буруу байхгүй. Олон болгодоо энэ чинь төр өөр байхгүй. Зүгээр King-гэрээ ч юм уу стандартаа батлаад ингээд явж исэн бол өнөөдөр энэ байдал үүсэхгүй байхгүй. За мохор заваа ингэж байгаа тий. Бас ташистэй гэж байгаа. За энэ болохоор ерөөсөө иргэдэд бас ухамсар шүү дээ. Яг үнэ хэлэхэд түүц эрхэлдэг хүн гараад л тий ойр овчинд баа шигээд авахгүй нь боломжтой тий. Манайхан тий яг нийгмийн цөөнгөө хэсэг шүү. Би олох гэж хэлэхгүй цөөнгөө хэсэг тий. Ингээл нэг булан харуулал тий. Ингээл хоошо давхралдаар шийдэг. Ер нь тийм шүү дээ. Нэг юм булан тохиол харуул тий. Нэг юм тэгээ ийм байхгүй. За тэгээд тэр бид нар бол яг хуулийн дагуу тийм үү биднээс юу авах хэрэгтэй тий. Газрын түрээс аав, татвар аав, бид нар нөөц төлөгч болъё тий. Бидний байрыг, ажлын байрыг баталгаатай болгодог. Тийм үү? Одоо бид нар ямар шийдэл хүсэж байгаа юм бэ гэхээр бодол дээр хоёроор ерөөс нэг хоёр захт нь хоёр тэ стандартын түүц. Стандартаа батлаад өгч стандартын түүц. За бид нар тэр буудлын тийм үү тоогчлолт, цэвэрлэгээ, үйлчилгээ тэ засвар тэ юу гэдгийг тийм үү нийгмийн бүх юмаа бид нар хариуцъя гэж байгаа шүү дээ. Одоо ингээд олд нэг юм яг энэ дулаан цусаа гэсэн тавьчих тийм үү? Тэр чинь шилдэ шүү дээ. Шил нь хагарах юм уу те янз бүрийн ийм хатлах гэмтлэг тийм үү? Цэвэрлэл үйлчлэгээ бүгднийг бид нар хариуцъя. Түүц хэрэглэгч хариуцъя. Нийгмийн өрөөндөө бид нар хариуцах хэрэгтэй байхгүй. Тэрээс бусдаар бид нар тэр нэг дөрвөлжиндээ ороод суугаад авах биш. За тэр унтаж ивдэг гэдэг. За тэр тал дээр бол би бол өгөөсгөн. Яг үнэ хэлэхэд өгөөсгөн. Хүн өөрөө за түрээсийн хүмүүс бас байдаг. Тэ ингээл олон төс түрээслээл тэ ингээд төрийн албаагч нар бас маш их шүү. Одоо 1700 түүц ачигдсан гэж байгаа боловч одоо яг чин үнчээр ингээд түүцийг гаргаж ирэх юм бол нэг 6-700 гарч ирнэ. Тал хувь нь төрийн албаагч нар өссөн баггүй. Одоо тэд нар ч буцаага тавих боломжгүй. Бид нар тавиулахгүй. Бид нар судалгаа авна. Төрийн албаагч нар бид нар оруулахгүй. За ийм талаасаа түүц олон болсон, заваан болсон баггүй. Энэ тэгэхээр ингээл шууд утгаараа төрөл болчихж байгаа. Төртөл холбоотой болчихж байгаа.
Улаанбаатар маань одоо төвцгүүгээр одоо цаашд явах хэрэгтэй юм гинэ. Тэгэхээр энэ одоо бас нэг хэлмэгдүүлэлтийн тод жишээ. Бид нар 92 онд нээлттэй зах зээл тийм эдийн засаг шилжсэн юм уу үгүй юм уу? Одоо эдийн засгийн хямрал ямар байгаа вэ? 75% нь ядууралд нэрвэгдчихсэн. Ийм үед монголчууд тэрвэхээр өөрсдөө ажлын байр гаргаад ингээд хөдөлмөрлөд яваад болохгүй юм уу? Тэгэхээр болохгүй гэж хариулж байгаа юм л да. Яагаад гэхдээ зэрэг том одоо тодорхой хариулж чадахгүй мөртлөө нэг тийм хүн хуурсан нэг хоёрын хооронд шалтгаанууд хэлээд одоо Улаанбаатар төвцгөө бол их гоё харагдана л гин төвцтэй болох дээр бүр л юмны адаг болчиход байгаа юм байх. Гэтэл энэ одоо хүн өөрийнхөө ингээд хинч гай болохгүйгээр ингээд ажлын бор үүсгээд ингээд явж байгаа ганцхан төвцөхгүй маш олон одоо салбарууд байна. Бүгдэнд ингэж нөлөөлсөн. Магадгүй 8 нэрийн дэлгүүрүүд дараач ээлжин зогсож байгаа. Ингээд яах юм? Санаа нь бол үр ашиг нь үр дүн хаана очиод байна гэхээр нөгөө одоо Монгол даяараа бий болчиход байгаа. Улаанбаатар даяар дайлангаа бий болчиход байгаа юм. Гадаад сүлжээ дэлгүүрүүдийг л дэмжсэн тэднийг тэтгсэн ийм л одоо үр дүн энэ дээр үзүүлэгдэж байна. Тэгэхээр энэ бүгдээс бас одоо энэ бичлэг хурж байгаа та бүхэн бас нэгэн зүйлийг бас бодох хэрэгтэй байх. Цаашид бид нар энэ Монгол улсаа ямар байдалтай хэн дөрхөд явах гэж байгаа гэдгээ дахин сайн бодох хэрэгтэй нэг ийм цаг үе ирсэн учраас бид нар энэ арга хэмжээг өнөөдөр ингээд зохион байгуулж байна. Нямбаатрын зүгөөс бол Улаанбаатар хотын даргын зүгөөс бол түүх үе өнгөрөөсөн түргэн үйлчлэгээний цэгийг бол ямар нэгэн байр шил дээр байхгүй гэдэг юм хатуу байр суурьтай байгаад байгаа. За биднэрт тэгвэл өнөөдөр түүз эрхэлж байгаа хүмүүст маань бол одоо хариуцлага байх ёстой. Бид нар бас одоо нийгэмтэйгээ одоо өнөөгийн энэ цаг үетэйгээ уялдуулаад стандартыг батлаад өгвөл стандартын дагуу үйл ажиллагаа явуулахад бэлэн байна. Мөн дээрээс нь одоо дүүрэг хороодуудаас байр шилд цэгийг тогтоогоод өгөх юм бол хамтраад ажиллах юм бол биднэрт бол гарц гаргалгаа байгаад байна. Мөн дээрээс нь улсаас төсвөөс одоо ингээд өргүү зарцуулж байгаа автобусны буудлын тогтчлт үйлчилгээ мөн дээрээс нь цалинжуулж байгаа одоо цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг төр хувийн эвслийн түншлэлийн тухай хуулиараа уялдуулаад төрийн бус байгууллага энэ түүз эрхлэгчдэд хариуцлаад өгчих юм бол төсвөөс өргүү зардал гаргахгүйгээр түүз эрхлэгчд маань хариуцлагатайгаар энэ автобусны буудлуудын тогтчлтыг өөрсдийнхөө төсвөөр өөрсдийнхөө хөрөнгөөрөө бий болгоё гэж байгаамаа. Гэтэл одоо ингээд Монгол улсын үндсэн хуулинд заасан ялгуурлан гадуурхалт одоо эсрэг байх байтал одоо төр засаг захиргааны байгууллагуудаас түүзийг нэгдснээр нь одоо ингээд бохир заваа мэт ингээд сошиал ард түмэнд ингээд нийтлэхээр буруу ойлголт төрүүлээд байгаа маань энэ бол мөнгөтэй нэг талдаа үйлчилж байгаа одоо юм шийдвэрүүд болтойж байгаа. За үнэхээр Улаанбаатар хотын хэмжээнд түүз байхгүй мүү гэвэл түүз байх гээд байна. Энэ маань 200 саяын үнэлгээтэй дулаан зогсоол. Тэр маань 2025 оны 1 сарын 28-нд дулаан зогсоолын стандарт гэдэг юм батлагдсан. Тэр стандартаараа уялдуулаад дотор нь одоо нөгөө нэг киоск машин, автомат ундааны машин, дээрээс нь копи шоп, одоо ахуй хэрэглээд ингээ бас л нөгөө түүсний нэг хэвлэлбэр гарч ирээд байгаа байхгүй. Тэгвэл өнөөдөр энэ түүз эрхлэгчдэд хариуцлага байгаад эрхийг өгчхөө. Өнөөдөр хариуцлагын давхар заавалжгүй эрх явах ёстой. Өнөөдөр эрхийг өгөөд энэ түүз эрхлэгчдийг зөвшөөрчих юм бол энэ хүмүүс маань хариуцлагатайгаар одоо нийгэмдээ ингээд одоо үнэлэгдэх тайны ийм хөдөлмөрийг бий болгох гээд байгаа юм. За тэгээ хоёрдугаар асуудал нь бас би нэг ийм ярмаар байдгийн. Бид нар одоо энэ түүз ингээд асуудал дэгдснээс хойш 2017 оноос хойш ингээд бид нар түүзний асуудал ярьж явж байгаа. Түүзний хөгжлийг ярьж явж байгаа. Бүр дээрээс нь бид нар 2022 оны 5 сарын 30-ны худалдаа үйлчлэгээний нийтлэг журам дээр бид нар саналаа оруулж дөрвөн үйлчлэгээний цэгийг хаана байршуулах юм? Ямар үйл ажиллагаатай явуулах юм? Стандартыг яаж баталж өгөх юм гэдэг одоо зүйлийг бид нар саналаа оруулаад худалдаа үйлчлэгээний журамд оруулсан боловч одоогоороо энэ дүүрэг засаг дарга төрийн
өөрийнх нь бодвол ерөөсөө түүцэнд нэг зөвшөөрөл өгөөгүй байдгийн. Энэ маань төр эсвүүдлээр ингээд зөвшөөрлийг өгөхгүй байгаад байгаамаа. Тэрнээс ш энэ одоо төргөн үйлчлэгээний цэгийнхэн өөрсдөө сайн дураараа зөвшөөрлгүй яваад байгаа юм биш. Удаа би зөвшөөрлөө авъя, стандартыг батлаад өгөөч гэнгээ хүсэлт өгөхөөр төр ямар нэгэн уялдаагүйгээр ингээд үйл ажиллагаа явуулаад хомроглоо ингээд устгаа байгаад идэг. За тэгвэл одоо Монгол улсын үндсэн хуулинд заасан ялварлан гадуурхгүй гэд ингээд заагаад өгсөн. Бид нар ардчилсан нийгэмд амьдарч байна. Тэгвэл энэ хүмүүсийг одоо яг яаж амьдр гэдэг юм. Одоо энэ сая А237 тоо захирамжаараа энэ түүзийг одоо ингээд хомроглон устгаж байна. Тэгтэл одоо ажлын байр санал болгоод, дангуу санал болгоод GS25-ын франчайз эрхийг санал болгоод байгаа. Тэгвэл энэ сонсох ажиллагаа, энэ ажлаа энэ түүзнийхний эрхэнд халтгахаас өмнө үйл ажиллагаагаа хийчихгүй яасан. Захиргааны ерөнхий хуулийнхаа биелэлтээр энэ хүмүүст одоо тэр эрхээр нь хангаад өгчихгүй яасан бэ гэдэг асуултыг тавиад байгаа юм бид нар. Өнөөдөр энэ түүз ингэж гарч ирчээгүй маа. 1992 оноос хойш чөлөө зах зээлийн нийгэм ихэлснээс хойш энэ одоо эдийн засаг ихэлснээс хойш энэ түүз эрхлэгчид байгаад байгаа. За тэгвэл Монгол улсын 3.5 сая иргэний нэгэхийн хэсэг болсон энэ 1247 түүз эрхлэгчийн эрхийг хамгаалаад төр маань үүргээ биелүүлээд хөндөгцөн эрхийн сэргээ эдлүүлээд эдийн засгийн баталгааг нь хангаж өгөх үүрэгтэй. Тэгвэл төр яагаад үүргээ биелүүлэхгүй байгаа юм бэ? Бид нар татвар төлөгчдийн мөнгөөр тэр лангуу түрээсэлж ажилуулмааргүй байна. Төр уялдаатай ажиллаа түүз эрхлэгчдийн эрхийг хамгаалаач, төр үүргээ биелүүлээч гэж байгаа. За одоо Улаанбаатар хотын засаг дарга Нямбаатарын хувьд үнэхээр харгас үйлдэл байна. Би л одоо хаант гэсэн ийм засаглал бий болгоцсон. Улаанбаатар хотод зүгээр нэг хаантаа болчиход байна. Хэрвээ өнөөдөр бид нар энэ түүз эрхлэгчдийн эрхийг хамгаалж, төр үүргээ биелүүлж, энэ түүз эрхлэгчдэд боломжийг бий болгохгүй байгаа бол эхнээсээ түүз эрхлэгчид маань өрөнд орж шүүхийн хаалга татаж цагдаа шүүхээр явж гинэ. Барааны өрн нэхэгдэж нөгөө хувь зээлүүд нь одоо ингээд шүүхийн шийдвэр дээр шүүхтээр очоод цагдаа дээр очоод заллан иргэний эргийн шүүхээр хянагдаад яваад байна. Энэ хүмүүс эдийн засгийн баталгаагаа хангуулахын тулд төрөөс үүргээ шаардаад байгаамаа, эрхээ шаардаад байгаа. За тэгээд одоо энэ хүмүүсийн үнэхээр эрх нь хөндөгдөөд ингээд явж байгаа бол 1937, 1939 онд энэ Хамбын овооны энэ одоо доотлолтор 7 тоогоо ингээд лам нарыг хоморлон устгаж буудаж ийсэн болвол буудаж ийсэн. Тэгвэл энэ түүз эрхлэгчдийг яг эдийн засгийн ийм хилмигдүүлтэнд орж нэг үгээр одоо үгээр хэлэх юм бол одоо буудчаад байна. Өнөөдөр хүртэл 3 дахь сарынхаа нөрөг 4 сарын 10-наас бол ингээд 3 дахь сарынхаа нөрөг үзэж байна. За тэгээд одоо яагаад би одоо түүзээр ингээд амьдрах гад яагаад ингээд байна гэдэг тэр манад шүү дээ. Одоо би ажил хийгээвэл 4-5 сая төгрөгийн цалинтай байж ич би өнөөдөр 6 дүү, 3 хүүхэд, нэг эхнэр, нэг ээжигээ авч явах боломжтой байгаамаа. Тэгэхээр манайх болох дээр тийм цалин байхгүй. 2 саяас 2 сая 500 мянган төгрөгийн цалинтай. Би тэрнгүүр энэ хэдийгээ яаж өдөр тутам идэх хоол энэ өмсөх зүгийг яаж хаанаач хүрхгүй ийм болчиход байгаамаа. Тэгээд одоо сая энэ Нямбаатрын өмнө одоо Сумья базар дарга одоо байсан. 2 атсан. Арайч ингэж бас харгасал үзүүлээгүй. Нямбаатар хотын дарга болохдоо би түүзээр өөрөө ам зууж ясангүй би түүзээр өөрөө үйлчлүүлж ясаа түүзүүл байж игээ гэж яг ярилцлаган дээр хэлж ийсэн. Би тэрийг харчаад за ашгүйдээ одоо бид нар нэг ачигдаж юу яахгүй ингээд нэг уучраа болоод ажиллах юм байна гэж бодсон. Би одоо танд нэг юм хэлчихье одоо Нямбаатараа. Таны өдрийн хоолны мөнгийг л бид нар олдгоо штэ. Өглөө 6 цагаас орой 10 цаг хүртэл ажиллахад таны өдрийн хоолнд орох мөнгөөс бага мөнгө олдгоо шүү. Биднүүсийг их мөнгө олоод ингээл баян затгалаа явдаг. Эсвэл түүз хүмүүс түрээсэлдэг. Тийм юусоо байхгүй. Одоо зөвхөн миний зүгээр жишээгээр хараа 6 дүүтэйгээ, нэг ээжтэйгээ, эхнэртэйгээ, 3 хүүхэдтэйгээ. За ингээд 10 хэдэн хүн яг энэ өнгөрч амьдарч байна. Бид нар 2015 оноос эхлээд энэ төргөн үйлчлэгийн цэг эрхлэгчдийн эрхийг хамгаалах асуудалд бол анхаарлаа хандуулж ирсэн. За төргөн үйлчлэгийн цэг гэдэг маань бол нийслэлийн худалдаа үйлчлэгийн нийтлэг журмаар зөвшөөрөгдсөн худалдааны нэгэн төрөл болж нийслэл хотын одоо амьдралтай бол салшгүй холбоотой 30 гаруй жил одоо янз янзын байдлаар хөгжөөд явж байгаа. Харамсалтай нь бол сүүлийн үед энэ худалдаа эрхэлж байгаа иргэдээ хөдөлмөр эрхэлж үүсэхгүй байх одоо төрийн чиг хандлага байна. Дээрээс нь худалдааны тодорхой төрлийг эрхлээд явж байгаа хүмүүсийг
хүн гэж үзэхгүй тий. Одоо ялгуурлан гадуурах. Тэгээ одоо ямар нэгэн байдлаар нөгөө хүнийг эрхэлж буй ажил албан тушаалаар нь ялгуурлан гадуурахгүй гэсэн үндсэн хуулийн заалтмаар зөрчигдөж байгаа юм тохиолдлууд бол маш олон байна л да. За өнөөдөр бол энэ 7 сарын 1-ний өдөр. Энэ өдөр бол нийлээ Монгол улсын түүхэнд тийм ээ хараар бичигдүүлсэн 5 сайхан одоо залууга одоо буудаж хороосон ямар шүүхийн шийдвэргүйгээр буудаж хороосон ийм хар бараан өдөр. Өнөөдөр бид нар бас энэ Хамбио гэдэг бас хар бараан түүхтэй одоо 6-700 авчираа цаазлаад булчсан ийм газар дээр бид нар бас ингээд өнөөдрийн арга хэмжээг хилмигдүүлэлтийг таслан зогсоё тий шүүх засаглалаа аврья гэсэн ийм арга хэмжээг зохион байгуулад ингээд төр засагтаа дуу хоолой хүрэх гээл ингээд зогсож байна. Тэгэхээр мэдээж төрийн үйлчлэгээний эцэг гэдгийг бол бид нар бас тодорхой хэмжээнд сайжруулах, хөгжүүлэх ёстой гэдэгт бол байр суурь нэг байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн маань ажлын байранд баталгаатай тий бас төр засгаас дэмжлэгтэй байх юм бол одоо мэдээж одоо Улаанбаатар хотын өнгө үзэмжин тохирсон хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан тий дээдлсэн ийм худалдааны одоо нэг төргөн шуурхай үйлчлэгээний төрөл болж хөгжих бүрэн боломж байгаа. Тэгэхээр бид нар энэ шийдлүүдээ бол бид нар төр засгийн удирдлагуудад хөргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ бидний сандлын хүрээнд бол тодорхой үр дүнтэй уулзалт зохион байгуулах гэж амжилт хүрэх байхаа гэж найдаж байна. Яг энэ бид нар өнөөдөр энэ төргөн үйлчлэгийн эрхэлж байгаа хүмүүсийг бол өөрсдийнхөө эрхэлж буй ажил мэргэжлээсээ бодоод ядгуурлан гадуурхагдсан гэж тодорхойлоо тий. Ялангуяа хилмигцэн гэж үзэж байгаа. Яг хилмигцэн гэж үзэж байгаа гэхэлэр шүүхийн эцсийн буруутай гэсэн шийдвэр байхгүйгээр энэ хүмүүсийн эрхэнд халтчихад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийг өөрсдөө оролцуулсангүй, захиргааны актаа танилцуулсангүй, тухайн захиргааны актанда гомдол гаргах эрхийг нийлүүлсэнгүй тий. Шүүхэд хандах эрхийг нийлүүлсэнгүй гэдэг ингээд маш олон нөгөө хүний эрх хэрэгчлээ зөрчигдсөн учраас энэ эрх хэрэгчлээ зөрчигдсөн байдлыг бид нар хилмигдүүлэлт ялгуурлан гадуурхалт гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр би нийслэлийн удирдлагуудыг бол шийдвэрээ эргэж харах ёстой байх гэж бодож байгаа. Яг олон ургалж үзлийн үүднээс бол бид нар мэдээж таалагддаг зүйл гэж байгаа. Тэр бол хувь хүний үзэл бодол. Гэхдээ нийгмийн хэрэгцээ байгаа учраас ялангуяа бизнесийн харилцаа бол одоо нийгмийн хэрэгцээн дээр тулгуурлаж байдаг тийм. Үнэхээр энэ төрийн үйлчлэгийн эцэг хэрэгцээтэй байгаа учраас энэ оршин тогтноод байгаа. Хэрвээ төрийн үйлчлэгийн эцэг нийтээрээ үзэн одоо нийтээр үйлчлүүлэх байх энэ одоо байхгүй тийм. Тэгэхээр энийг заавал төрөөс ингэж хориглох хэлбэрээр энэ асуудалд хязгаарлалт тогтооно гэхээсээ илүүтэй одоо нийгмийн одоо тэр эрэлт хэрэгцээнд тулгуурлаж энийг зохион байгуулах юм бол илүү оновчтой гэж харж байгаа. Саяны энэ үеийн төрийн үйлчлэгийн эцэгт хандж байгаа нийслэлийн удирдлагуудын хандлага нь шил өөрсдөө төрийн үйлчлэгийн эцгийг журмаараа одоо байна гэж заагдсан. Тэгээд төрийн үйлчлэгийн эцгийг сайжруулж ингээд одоо стандарт түүцгээд одоо зарцсан. Дараа нь энэ болохгүй нэ смарт түүц 50 гэж зарцсан тий. Саяны энэ түүц ачаад ингээд түүцгүй болох гэдэг юм гэхэлэр оронд нь стрит түүц гэдэг ч юм уу явуулын худалдаач гэдэг юм уу тий. Яг л ялгаагүй нөгөө зам дээр саад болдог нөгөө нэг ариун цэврийн хэрэгслэгөө одоо нойлоо тавьчихсан тий. Нойлгүй одоо нөгөө байгууламжаа тавьчихсан л байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол илүү нөгөө эргэн үеийн хард хүндлэлээр энэ бол үеийн нийслэл дүүргийн удирдлагуудын хийдэг бизнес юм байна гэж хардгаар ийм асуудал байгаад байгаа байхгүй. Мэдээж шүүмжлэлтэй хандж байгаа асуудлыг би ч гэсэн өөрөө түүц эрхэлдэггүй ч гэсэн би түүцээр үйлчлүүлэгчийн хувьд би бас тэр харилцааны хувьд болохгүй байгаа тий. Бараа бүтээгдэхүүнээ сонгохдоо хугацааг нь харахгүйс авчдаг ч юм уу ингээд энэ түүц олон түүц эрхэлж байгаа хүмүүсийн дунд чинь бас одоо буруу зүйл хийдэг хүмүүс байгааг бид нар үүсэхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар нэгтгэж холбооны зохион байгуулалтанд оруулснараа одоо төрийн зарим ажил үйлчлэгийг төрийн бас байгууллага хийж болдог гэдэг агуулгаар тийм энэ хүмүүсийг бид нар орчны цэвэрлэгээ арчилгааг хамгаалах тийм магадгүй одоо өнөөдөр бол Улаанбаатарт өнгө үзэмжинд одоо нийцсэн гой автобусны зогсоолууд хийж ин гэтэл тэрний арчилгаа байдаггүй. Тэгэхээр энэ төрийн үйлчлэгийн эцэг эрхэлж байгаа хүмүүсээр арчилгааг нь хариуцуулаад гэмт хэрэгээс урьсан сэргийлэх ажилд хамруулад тийм тэр одоо камер тохиоллын системээ тавиад дээрээс нь хувь сурчлах болонгуудыг энэ төрийн үйлчлэгийн эцэгдэр байршуулах юм бол өдөртөө дунджаар 300-аас 500 хүнд үйлчлдэг энэ төрийн үйлчлэгийн эцэг маань одоо маш сайн ухуулгын байр болох ийм зүйл харагдаад хэрвээ сайнаар ашиглах юм бол одоо бас энэ төрийн үйлчлэгийн эцэгт бол бас авч нийгэмд бас хэрэг болохоор зүйлүүд бол бас байгаад байгаа байхгүй. Тийм учраас энэ төрийн үйлчлэгийн эцгийг бол бид нар одоо энэ бол муухай зүйл гэж үзэхээс илүүтэй яаж бид нар энийг илүү хөгжүүлэх юм яавал энэ зүйл ерөөсөө байхгүй энэ одоо хэрэгцээг орлсон ямар үйлчлэгээ бий болж болох ингээд аливаа зүйлийг чи ингээд шилжилттэй хугацаанд шийдвэрлэх арга замтай ингэж одоо
бүрэн гүйцэд бодож төлөвлөж ажиллахгүй бол энэ ажиллаж болохгүй байгаа байхгүй тий. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид нар ингээд төрийн үйлчлэгээний цэгийн асуудлаар ингээд төр засгийн удирдлагуудтайгаа бид нар ингээд одоо хамтраад ажиллаж байгаа. Гэтэл нөгөө төрийн докторгүй байдал тий. Нэг дарагтаа ингээд нэг яриад тохиролцоод одоо ажил болгох чийл өөр дарга гараад ирдэг ч гэдэг. Ингээд манай төрийн докторгүй байдал бас энэ аливаа одоо салбар асуудлуудыг суур бодлоход бол сөргөөр нөлөөлж байгаа болов уу гэж бид үзэж байгаа. Тэгэхээр бол одоо өнөөдөр бидний энэ одоо бид нар бол одоо ингээд нийслэл дүүргийн удирдлагуудад бол асуудал тавьсан байгаа. Энэ төрийн үйлчлэгийн цэгийг байхгүй болгоно гэхээсээ илүүтэй тэр худалдаа үйлчлэгийн нийтлэг журамдаа байлгахтаа хариуцлагатай тий хариуцлагатай уулуурхаа гэдэгтэй адилхан. Хариуцлагатай одоо худалдаа тий зөвхөн түүс хэрэглэлтээр зогсохгүй ер нь нийт худалдаа эрхлэгчтэй хүртэл бид нар нийгэмд чанартай одоо хямдхан тий одоо үр өгөөчтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх айжмаар энэ худалдаачдын тоог цөөлөх. Ялангуяа би бол худалдаач Монгол улсад 300 гаруй мянган худалдаач байна гэдэг. Тэгэхээр энэ худалдаачдын тоог цөөлөх суур бодлого хэрэгтэй тийм үйлдвэрлэгч болгох тийм нөгөө нэг жижиг зунд үйлдвэрлэлийг дэмжих сандаа хамруулж хошоолол болгох нөхөрлөл болгох компани болгож хөгжүүлэх юм боломжууд байгаа байхгүй. Тэгэхээр иргэдийн шударга шүлэг төрийн бас байгууллагаас бид нар энэ худалдаачдын хүрээнд сургалтууд зохион байгуулж байна. Хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтууд, эдийн засгийн төсөл хөтөлбөр бичиж боловсруулах сургалтууд тий. Дээрээс нь бид нар хамтдаа бас ногоо тарьж үзэж чинь тий. Одоо төрийн талбай уралж үзэж чинь ямар нэгэн байдлаар энэ одоо олон хүмүүсийг бид нар ингэж одоо зохион байгуулж үр өгөөчтэйгээр хамтарч ажиллах, амьдрах энэ боломжийг одоо судалж бид нар бас төрийн бас байгууллагын сайн дураараа ингэ төсөл хөтөлбөрүүдийг санаачлал ажиллаж байна л да.